өдрийн жилд ихэлсэ. Бүгдэнд нь өглөө орой өмнө. За өнөөдрийн туулах зам Бууцгаан хүрэх зорилготой байгаа. Бууцгаан одоо энэ чинээс өнгөрөө сая 100 км-ийн шон харагдсан. Яг энэ чинээс 75 км. Замын талаас илүү нь өксүр. Гаа юу гэх юм? 4-1-ээс хойш товтон өксүр уруу гэсэн. Нилээ өндөр алсалтай. Тэр хамгийн их юу вэ? Юугүй байна. Тэртээ тэргүй яг өдрөл таарна. Тэгээ нөгөө нэг аль болохоор ядрахгүй байхдаа өглөө ирд ямар ч лээсэн хөдлөөл явж чинь. Тэрэн дээр цаг зөвхөн үнэхээр чадахгүй юм билээ. За 1 км хаттай явсан. Хавтгэ баярлалаа. Үргэлжлүүлээд хамтдаа байгаарай. За цайлах гээд өглөөнийхөө цаг уух гээд хүрээд ирлээ. Ус авлаа, кофе уух гээд кофе авлаа, аяга авлаа. Танай Монголын хоол авлаа. Тэгээд сандлаа авлаа. Тэгээд би өөрөө байх байна да. За одоо хөдөлгөөн ихсэж гин үгүй юу? Тэгээ зогссон чинь шууд юу яаж гин? Ялаа ястай амар байна. Тэгээд одоо ялаанаас юу ах? Яаж өөрийгөө аргалах гэхээр ямар ч боломж байхгүй. Энэ газ одоо 21 онд үйлдвэрлэгдсэн газ юм шиг байна. Солонгост үйлдвэрлэсэн газ ini. Би одоо юу яагаагүй. Газ угаасаа аваагүй амар удаж байгаа. Авчирж ирдэг компани Evo Holding гэдэг одоо мэдгүй сурган дууддаг ч юм уу ч юм уу. Кофега ийм хөө хийнэ. Яа. Энд чи нөгөө нэг иймэрхүү бичлэг ингээ хийгээд чаддаггүй юм чинь. Бас авьяас юм байна. Үнсмээр юм байна. За ингээд одоо хоолныхоо усыг тавьчихъя. За кофега их гээд аяга ингэсэн. Энд ч буцалсан суугаа. За ингээд өөрөөрөө доошоо гоочхыг нүлээ. Хот авах гэснээр болсон. За бичгийн уусахгүй өнгөний хараад гаргаад ирсэн чинь. Удаатай шүү дээ. Two-tone humming, headed out to the highway. I should have seen it coming through the years left in the dust. But after all the lessons learned, it would end the both of us. There's a first for everything, like a hand holding mine.
woman she would be. The thing that I forgot would set her free. I taught her how to leave. Man, it feels like yesterday when she was looking out that window on the bus to second grade. The first step she'd ever take, the first cut from a heartbreak. Been through it all, but now it's time to go our separate ways. There's a first for everything, like her hand holding mine. Now I'm left here with the pain from her I love you goodbye. And though it hurts to watch my whole world become the woman she would be, the thing that I forgot would set her free. I taught her how to leave. There's a first for everything, like her hand holding mine. Now I'm left here with the pain from her I love you goodbye. And though it hurts to watch my baby girl become the woman she would be, the thing that I forgot would set her free. I taught her how to leave. Тийм байсан дээрээ тэгвэл хүмүүс яг найраад өнөдөх газар болох байна. Энэ нутаг ийм сайхан маа гэдгийг танилцуулга байх юм бол илүү гоё. Тэгээд тэнцэнс чинь нөгөө нэг цаашаага аялал жуулчлал хөгжих магадлал нь ихсэн нөхгүй. Аялал жуулчлал нь болохоор музейг үзээд тэр гоё газрыг нь хэмээ хүн энэ газар руу очиж үзээ гэх юм бол тэр шууд аялал жуулчлал болоо явчих гэсэн. Хүн хурж ирээд үзлээ, музейг үзлээ, музейд дотроос очиж үзмээр байгаа газар байх юм бол очиж үзлээ. Энэ нь хамгийн гол нь. Товчлол гэсэн үг. Ерөнхийдөө бол музей мэдээж хэрэг жоохон мэдээж хэрэг хураамжтай байгаа. Тэгээд тэрнийг авчна. Музейд өөрт нь хэрэгтэй. Тэгээ нөгөө нэг өхмөл музейтэй болохоор ямар ч сурчилдаггүй болохоор нөгөө нутгийн иргэдийн хүртэл өөрсдөө яадаггүй. Үздэггүй. Тийм учраас соёлын төвийн ажилчид одоо музейн эрхлэгчид юу гэдэг сургууль 10 жилийн сургуулийн захиргаа, сумын захиргаа энэ ч гэсэн сардаа биш удирдалтаа яаж нэг удаа нутгийнхаа иргэдийг үнгүү ч юм уу тий үзүүлдэг тийм тогтсон нэг өдөртөө очих хэрэгтэй. Улирал бүрийн эхний 7 хоногийн юунд ажлын өдөр, нэг дахь өдөр, хоёр дахь өдөр, гурав дахь өдөр тий эсвэл хагас өдөр ч юм уу тиймэрхүү өдөр тогтоод ажиллах юу ах юм бол маш хэрэгтэй шүү. Та нарт маш зүвтэй юм болох болно. Тэгээд нутгийнхаа иргэд нь өөрсдөө нутгаараа бахархах сэтэл маш их төрнөө гэсэн үг. Зя будаатай шүл маань болсон. Сайхан харагдаж байна. Амтна гэж янзыг. Том машины жолооч нар сигналч мэдчилж байна. Том машины жолооч нар надтай маш сайн мэдлээ юм да. Зурж байгаа, араас явж байгаа.
Зя болсон. За дугуйндаа юмнуудаа ачаад өглөөнийхөө цаг уучлаа. Өглөөний цагийг уухтаа нэлээд урт бичлэгч бас хийлээ. Яа, хашаатын сайр гэж нэлээд намд оролттой газар. Яа, далайн түвшнөөс 1500 орчим метрийн өндөр байх энэ хавцааны бол Гоостай аймгийнхаа энэ хавцаа бол Гоостайны Баянгарын нутагтаа энэ хавцаа хамгийн намд ор газар болтой. Уулын иршэп мэршэп нь харагдсан. Тэгээд ингээд гоё газар байна. Сая иршэлтэр нь бичлэг хийж чадсангүй. Яг одоо энэ зүүнтэй харагдаж байгаа болохоор үерийн далан уулын үерийн ингээд уусч ирдэг болтой. Тэгээд тэр баа байж магадгүй. Тэгээд одоо энэ цагаан юм харагдаж байгаа шүү дээ. Энэ болохоор үерийн усны ирчийг зөгтөж гэсэн үг. Ерөнхийдөө уулын үерийг ирчийг намдаадаг. Тэгэхгүй бол хэтэрхий доошоогоо хүчтэй урсах юм бол юу байх магадлалтай. Доор байгаа зам мам дээр олон их хэмжээний тохирол өсрөх магадлалтай. Эртнээс энэ дээрээс нь ихлээр ирчийг нь жоохон намдаадаг. Гэхдээ яг тэр одоо шууд хийж болохгүй. Ингээд замаа хамгаалж ирнэ хийсэн байгаа гэсэн үг тийм. Одоо ингээд би хөдөлсөж 20 км явж байгаа. Энэ одоо хамгийн 20 км дээр намд орж ирэх явсаар л байна. 30 км байх юм болоо. Тэгээд тэрнээс одоо сүүлийн одоо нэг 10 орчим километрийн шавар огцом өсөр байсан. 1500 шууд 2000 руу гарна. 1588 байлоо, 87 байлоо. Тэр хавцаа байсан. Тэгээд шууд 2000 үгүй 2000 руу гарахаар тэр одоо дээшээ харагдаж байгаа тэр хэсэг бол нэлээд огцом өсөр байгаа. Миний хувьд огцом өсөр байгаа. Машины хувьд гайгүй. Тэгээд энэ замаар явна одоо. Юу чиг мэгнэтэй амар гоё яана. Яа. Зэн зам юу наа байдргийн гол астай үлсэнтэй гол байна. Намуу болтой. Адана загас магтай хийдгүй. Загастай жаа. Тараа жоохон харагч. Хөдлөе доо. За байдрын гол дээр. Ингээд. Иржээ. Үлдэлтэй явсаар гал энэ хүртэл үлдэх болох байсан юм. За энэ хөрхөн чи яах вэ? За дууны хатан хэлсүүлгийг дараа нэ. Ой ямар ч гайгүй байгаа. Хай дууны хийх. Жохоо сод юм шиг санагдаж гайгүй байна. Энд чинь хогоо игээд авах юм. Одоо энэ хогийн чигээр хогоо яа. Тэгээд хөдлөн дөө. За хээр талд энэ машин намайг л хүлээж зогсож байгаа. Оо, Казахстан машин биш үү? Салам алейкум. Откуда? Ос. Mongolian. Mongolian. Народный. А сколько километров? 900. 1900. Ой, нет. 5, 6, 7, 18 километров. Нет хлеба. Хлеб, яблоко. Хлеб нельзя. А water? Творожный будет? Нет, хлеб нет. Нет. Твой Казахстан? Казахстан, я. Палатка? 15 километров. Окей. Ой. Карат, нет. Карат. Видео. Hi. Hi, how are you? Hi. Have a nice day. You Have go a nice trip. Happy Kazakhstan? trip. I
I'm from Kazakhstan. Bye bye. Bye. Welcome to Kazakhstan. Yeah. Next year Okay. I See going. you soon. See you. Bye bye. Bye. За Казахстаны гэр бүлтэй таарч юу алаа. Луун авлаа. Зя. Урд тугууны тооронд барихаа байсан мэн. Энийг янзлахаар огцчлоо. За юу арга чи? Чанда дийти. Онжвэ. Я болжээ. Болжээ. Ингээ ачаагүй бол дугуй ийм тасархан баггүй. Ингээ ачаатай болохоор жоохон юутай. За ачаануудаа бүгдийг баглчаад тэгээд гараа угаачаад тэгээд хөдлөе доо. За ийм нэг хатан дээр хүрээд ирлээ. За тэр зүг рүү зүүн зүг тэр зүгээс ирлээ. Одоо ийшээ явж байна. Дараагийн суурин энэчнээс нэг 20 гаруй километр 30 гаруй километр байгаа мó. Дууга тэнцээ тэгээ орхицсан. Тэгээ энэ ч сүлжээтэй юм шиг байна. Энэ ч хүн амьтантай
зам амын талаар яриад тэгээ нэг хэл бас өгнөө. Зааста сайхан байна. Салхи хоон яг гой таарад. Тэгээ зүүн урдаасаа баруун урдаасаа салхилж байна одоо. За. За бууцагаан сумдаа зүсэ. Бууцагаан бөмбөр гэдэг хоёр сумыг нэрээ саналаа би. Бууцагааны ийшээ зүгээр бүгд ирж ирсэн юм машинтай. Тэгээ энэ бол мордор нэг алдартай нутаг. Аймагт улсад түрүүтэй нэлээд юм байдаг гэж дуулцаа. Тэгээд цуутай хөдөлгүүр байдаг гэсэн. За ингээд бууцагааны юун дээр нь хурж ирээд огтх хаалга байна. За энэ нөгөө алдар суутай хөдөлгүүдийн баримлууд байна. Ордон саалаа гэж. Тэсээ айлтгаас толгойгоо гэж. За тэгээ энэ болохоор нэмийн бадан жавын хөдөлгөөн байна. За бууцагаан сумын харьяат хонгор азаргаа гэж. За энэ жаргалын мөр байна. Шарга азаргаа гэж. 800 жаад түрүү авчихсан. Байна. Монгол улсын 800 жаад зориулсан. Баруун бүсийн түрүү байна. Залбаагийн хөлгөө гэж. Бор хэрмараа гэж. Нас. За тэгээд энэ цогцлбор хиймэр цогцлбор юм тийм буурлмараа гэж байна. За тэгээд ордон хөлмараа. Яа нэг сайхан морд байна. Я вот он. Камин. Вот он. Вот он. Снимем барабан. А это как барабан. Интересно. А так вот. Ну да. А ты не капуста как-то такой наркот. Нет. Ну, хотя бы. Охин босоогоорой. Сайхан тэмээнүүд шүү дээ. За. Сайн байцгаана уу? За нэг хэсэг бичлэг хийгээгүй. Өнөөдөр бичлэг хийж байна. Би одоо Говьалтай нутагт ороод ирсэн. Юунд явж байна? Дэлгэр гээд сумыг өнгөрцөн. Одоо Говьалтай аймгийн төв рүү явж байна. Говьалтай аймгийн төв нь Дэлгэр сумаасаа 90 км зайтай. Гүү 110 км байв. Зайтай байсан. За би тэгээд 2 цаг 25 минут гээд дэлгэр дээрээс хөдөлсөн. Төлөвлөгөө ёсоор бол ингэж явах гэж байгаа. 100 км гээд тооцоолчихно. За тэгээд 100 км-ийг явахдаа би 10 км тутамд нэг амарна. За 10 км-ийг аль болохоор 25-аас 20-25 минутын хооронд туулж барахыг хичээж байна. За энд надад тусалж байгаа юм гэх юм бол салхи байна. Одоогийн байдлаар зүүн урдаасаа чиглэлтэй салхи. Миний ер нь бол зүүн хойноос салхилж байгаа учраас надад жоохон төхөнтэй байгаа.
Гэхдээ сөрөг нэг юм байна. Тэр нь болохоор Говьалтай аймаг хүртэл одоо энэ сүүлийн 100 км ихэснээс хойш 200 метрийн алслалтай дан өгсөв. Тэгшгэн байхгүй. Тэгшгэн бараг байхгүй. Уруу ер нь бол байхгүй. Ингээд дан өгсдөг замаар явж байна. Гэхдээ 200 метрийн алслалт 100 км гэдэг бол маш бага л та. Дугуйтай хүнд бол энэ маш их тоо. Би шулуун дээр бич гэжтэй. Ер нь бол хүмүүс шулуун дээр 30 км явах хэрэгтэй гэж боддог. Миний дугуйны ачаа ерөөхдөө нэлээд хүндэрсэн. Дээрээс нь би олон хоногийн жилдээ ядарсан. Ийм байгаа тохиолдолд би 20 км цагийн урд зүгээр шулуун зам дээр гарах чадвартай байгаа. Гэхдээ сая бол нэг хэсэг 18 км цагийн хурдыг гаргаад байсан. Одоо салхинд найдаад тэгээ нөгөө амралтаа зохицуулж байгаа болохоор илүү бүтээмжтэй явах гэж найдаж байна. Тэгээ зорилго тавьж явж байгаа болохоор энэ хугацаанд би орой 9 гэхэд Говьалтай аймгийн төв рүү орох төлөвлөгөөтэй. Төлөвлөгөө хэрэгжээгүй бол би бичлэг хийгээд яагаад гэдэг талаар энэ дараагийн хэсэг дээр ярих юм уу? Эсвэл Говьалтай аймгийн төв дээр нэг газар ороод ярина гэсэн үг. За тэгээд энэ хэсгийн дараагийн хэсгийг заавал үзээрэй. За ийм нэгэн газар ирлээ. Ооных нь таньдаа. Олсных нь надтай. За дуу тэр доор ирсэн. Ингээд овоондоо мөргөд Говьалтай аймгаас Баянгар аймгаас Говьалтай орох замд 330 дахь километр дээр яг байна. За тэгээд энэ газар түүхийн дурсгалт газар муу эсвэл хүмүүс шинээр байгуулсан газар юм уу? Сайн мэдэхгүй байна. Говьалтай аймагт ямар ч лээсэн хүн буганчлан хөшөө түүхийн дурсгалт газрууд хэд байх ёстой юм байна. За ингээд Говьалтай аймгаас болохоор энэ нь яг 50 км дээр байгаа юм байна. Ооных нь таньдаа. Олсных нь надтай. Энэ хуучны юм арда буганчлан өгшөө байсан юм байна. Тэгээд энийг нь орчин үед бололтой тэгээ ямар тач юу яасан байна. Аваа болгож тассан баг. За тэгээд энэ бол Говьалтай аймгийн газар нутаг. Дэлгэрхийн хөндөй гэдэг юм уу? Юуны сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол үнэхээр том хөндөй байна уу? Зам мушгид гарч ирээл. Юу агаал? Мушгид гарч ирээл шууд. Дахиад үргэлжилсэн маш урт. Юу вэ? За Чингис хааны зарлиг болрон борт баруун гарын тун орчмын төмнийг захирах мэд түгэ Монголын ус тавчаа. За хөлөг борт засаг төвлөсөн энэ нураг тайширт талын нуруу нуурын тай гам гэнэ хэмээн дархлаа гэнэ. За ийм газар юм байна. За түүхийн дурсал газар юм байна. Борчин юу асан газар. За тэгээд за энэ чинь дооны үг байна. Би Монгол ирэх хүн гээд. За ингээд бүгдийг юу асан. За тайшир сум миний мэдээгээр энэ хаашаа байна уу? Тэр зүг рүү байх хэрэгтэй санагдаад байна. Тэр биш ээ. Говьалтай аймаг чинь тийч.
тэр төгрүүл байх хэрэгтэй. Тэр нурууны хойд талд байна уу? Тэгээд энэ тайшрын цахилгаан станц гээд байгаа. За ийм их гайхалтай бүтээл байна. За ер нь бодоодсэн чинь нэг ийм санаанд орлоо. Энэ бол Алтай нурууны салбар уулсын хойд хэсэг. Одоо энэ тэр харагдж байгаа цэнхэр энэ тэр Алтай нурууны салбар уулс. Тэр болохоор хангаа нуруу байгаа юм шиг байна. Одоо тэрний цаана отхон тэнгэр хайрхан байх хэвээр. Тэгээд энд ийм том хөндөй байхад энчээ салхин цахилгаан станц байгуулахад зүгээр мөнхийн салхитай юм шүү гэж бодогдлоо зүгээр. Одоо энчээ тайшрын цахилгаан станц байгаа. Усан цахилгаан станц сэргээг тэгч юм уу ч ажиллуулж байна. Одоо энчээ дахиад салхин цахилгаан станц байгуулчих юм бол үнэхээр энэ том хөндийг одоо үнэхээр баялаг болгож чадах юм шүү. Энчээ тэгтээ тэргүй юу яаж чадахгүй, тариа ногоо тарьж чадахгүй. Энийг хөрсөн шал ондоо төрлийн хөрстэй. Тэгээд юу салхин цахилгаан станц байгууллаа гэд энэ авийн амьтдын айлын мал хувьд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Тэгээд энэ хооронд бол мөнхийн баруунаас зүүн тишээ, зүүнээс баруун тишээ гэсэн хоёр янзын салхи байнга салхилж идэм байна. Салхин дунд чухурд нь болохоор за салхигүй байж л байгаа хэл та. Өнөөдрийн байдлаар бол 10 м/с-ийн салхитай байна гэж байна. Тэгээд 10 м/с чинь ойролцоогоор бараг 60 орчим км цагийн хурд гэдэг лөө. Тэр хавцаа байгаа. Тэгээд ийм том салхины их усүр байна. Энд ч салхин цахилгаан станц байгуулах юм бол үнэхээр алах юм шиг байна. Тэгээд хөгжөөд ирэхлээр одоо энийг дагаад юу энэ говьалтай нутгийн хөгжилч гэсэн амар сайжирна гэсэн үг. Тэгээд юм мэддэг хүмүүс ийшээ зорж ирээд судалгаа шинжилгээ бүх юм хийгээд үзээрэй. За говьалтай аймаг руу төхөж явна. Сайхан уруу газар байна. Өснийхөө чилээг гаргана. Говьалтай аймаг 6 гайхамшиг, говийн 6 гайхамшиг гэж төрөн юу түүгээрээ алдартай өөрөөсөө бахархаж явд юм байна. Тэнцэн болохоор бүхэн гөрөөс тэгээд хулан тах хавтгай мазалаа гэсэн амьтад орд юм байна. Тэгээд тэр амьтдаа хайрлж хамгаалж бүгд ер нь бол улаан номонд орсон ховорцсон амьтан. Тэгээд говь нутаг учраас тэдгээр амьтад говьалтай аймгаар бас эдээшиж амьдрсан, нүүдэлж амьдарч байгаа. За тэгээд үргэлжлүүлж орчоод өшөө гоё юм ярьцгаая. За энэ үрээд энэ удаагийн бичлэг өндөрлөж байна. Орой ороод говьалтай аймагт ороод хоолны газар орж хоол идээд мөн бус дэлгүүр өмлгөөр орсон. Хоноглосон газар болохоор зүгээр дэлгүүрийн гадаа хоноглосон яг гэр кемпүүд байсан. Тэгээд яг үн мөнгөн дээр тохиролцоогүй. Зүгээр гейт хаусууд байхгүй. Тэгсэн тэрнээс турш буудал нь болохоор хитрхи үнэтэй байгаа гэсэн. Тэгээд за майхантай хоноглож доо гэд цагаагаар сайхан баамж гэд цагаа майхантай хоноглосон. За тэгээ энэний дараагийн бичлэг нилээн гайгүй дайггүй бичлэг болсон байгаа. Говьалтай аймгийн төв дээр хөдөлгөөс өмнө дугуугаа засч урж байгаа бичлэг бас бичлэг хийгдсэн байгаа. Та бүхэн тэгээд
энэ бичлэгийг үзээрэй. Тэгээд бичлэгнүүд маань ер нь бол нэлээд удаан хугацаанд ингээд юу яагаад би өөрөө нэг ганцаараа монтажлдаг болохоор жоохон удаад байгаа. Тийм учраас та нар бас хүлээцтэй ингээд үзээд subscribe дардагт баярлалаа. За тэгэд subscribe ер нь бол дараарай.